Санамсаргүй бэлтгэгчийн магадлалын тархалт нь ийм томоогоор өгсөн. Y-ийн утга нь ийм болвол P2 дахь утгыг олоо гэсэн. За тэгвэл хэдүүлээ бид нарт энд юу гэсэн үг вөхөр Y-ийн авах утга нь бид нарт T-г 1 2 3 гэдэг өгсөн. За харин P-Y тэнцүү Y байх утга нь болохоор эхлээд Y-ийн оронд T-ийг авах юм байна. За бид нар ч юу гэсэн үг вөхөр P-Y тэнцүү. За энэ том Y гэж. Том Y тэнцүү T гэх юм болвол энд 2K. За харин P-Y тэнцүү 1 гэх юм болвол 3K. За энд байгаа Y-ийн оронд орлуулж бичээд байгаа шүү. P-Y тэнцүү 2 гэвэл 4K. P-Y тэнцүү 3 гэвэл энд бидрэх K-гийн утга 5K. За энэ тэгвэл бидний 2K, 3K, 4K, 5K. Ингээд бид нар дискрет санамсаргүй эмчилгээний магадлалын тархалтын ус нэгтийг зохиослоо гэсэн. За тэгвэл эдгээр магадлалуудын нийлбэр маань 1 байх хэвээр. Тэгвэл 2K дээр нэмэх нь 3K нэмэх нь 4K нэмэх нь 5K тэнцүү 1 гэдгээс за нэмэх юм бол 5 10 14K тэнцүү 1 K тэнцүү 14-ийн 1. За биднэрт ямар үеийн магадлал хэрэгтэй вэ гэхээр P-Y тэнцүү 2 утга дээр хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл 4-ийг үрждэг нь K буюу K-ийн оронд 14-ийн 1-ийг тавиад энэ хоёрыг хооронд нь оруулахаар энд 7, энд 2 буюу 7-ны 2 гээд бидний хариу C хариулт байх нэ.